би өөрөө тавихыг хүссэн ч нэг тийм тавьж чаддгүй сэтгэлийн хүлээснүүд бага насны трама, тэг бага наснд тохиолдсон хүнд хэцүү тэр зүйлүүд амьдралын түүхүүд сэтгэлийн гүнд ингээд үлдсэн байдаг. Үхэл хагцал хүн болгоны амьдралд тохиолддог. Миний амьдралд ч гэсэн одоо хүүхэд байхад үхэл хагцал тохиолдож исэн. Амьдрал дээр одоо автобусл тий одоо уналт, өвдөлт гэл энэ болгоно одоо ганцаардал, урвалт тэр болгон миний амьдралд тохиолдож исэн. Хүмүүстэй харилцахад тэр мэдрэмжүүд сэтрээд тэг би ингээд тэрийг өөрөө тавьж явуулж чадахгүй гэдгээ мэдэрсэн. Ер нь бол чадахгүй байсан учраас ховс эмчилгээнд орохоор шийдсэн. Бүх зүйл одоо миний сэтгэлийн гүнд ингээд хадгалагдаад үлдсэн байсан бол энэ ховсын тусламжтайгаар бол тэр бүхэн тайлагдаж өгсөн гэдэгт бол би маш итгэлтэй байгаа. Өмнө нь ингээд нэг тийм хүлээс нэг юм зүрхний гүнд цээж зүрхийг нэг юм юмар хатгаад байгаа юм шиг эсвэл нэг юм зүйл ингээд миний зүрхийг бариад авцсан юм шиг тэрнээсээ гарч чадахгүй зууралдаад байгаа юм шиг тийм мэдрэмжүүд маш их байдаг гэсэн. Тэгэд одоо бол тэр болгон байх болоод нэг тийм хөнгөн сэтгэл маань маш хөнгөн болцсон. Ер нь бол үд чигэл гэх юм байна. Тийм. Одоо миний амьдралд болон гэрт те маш их өөрчлөлтүүд гарсан. Би илүү эерэг, илүү бусдыг юм хайрлаж инэрсэн. Зүгээр л бид нар энэ хорвоо дээр одоо ганцхан амьдрал дуусчдгүй юм байна. Тэ илүү цаашаа олон амьдрал байдаг юм байна гэсэн тийм итгэл үнэмшил маань бүр илүү хүчтэй олж өгсөн. Тэгээд сэтгэлийн гүнд байсан тэр айдснууд өөрийгөө илэрхийлж чаддгүй байсан байдлууд маань ер нь бол засарсан. Маш сайн унтдаг болсон. Тэгээд нойр бол үнэхээр сайжирсан. Би одоо бүр толгой тавиал нам унтдаг болсон. Өмнө нэг 3-аас 4 цаг заримдаа унтдаг. Ер нь бол 6 сар орчим багт нойр хөдөлтэй унтаж чаддаггүй, маш их бодол тодгоод эргэлддэг. Ер нь яах гэж амьдрэх юм болоо. Заримдаа бүр сэтгэлээр унсан үед үхлийн тухай бодолж бодогдно. Тэгээ заримдаа бүр ингээд нөгөө нөхөртөөгөө гэр бүлийнхаа хүмүүстэй ингээд ойлголцохгүй муудалцсан тийм тохиолдлууд надад маш их гардаг гэсэн. Тэгээ тэрнээсээ болоод сэтгэлээр унсан үедээ амиа орлох тухай ч гэсэн бас бодож исэн. Тэгээ яг ховсын эмчилгээнд ороод өөрийнхөө тэр түүхүүдийг үзээд ингээд хараад ингээд яг тэр зүйлийг биеэрээ мэдэрч байхад надад амьдрал илүү үнцэнтэй санагдсан. Миний амьдрал дээр одоо яг маш их өөрчлөлтүүд гарсан. Би илүү зоригтой болсон шиг надад санагдсан. Тэгээд би бас тушаал ихсэн. Өмнө нь бол надад санал тавьдаг ах би яагаад чадахгүй юм шиг мэдрэмжүүд байдаг гэсэн бол энэ удаад ямар ч тийм одоо би чадахгүй болов би яах бол гэсэн айдас байхгүйгээр шууд хийгээд тэгээд одоо хүмүүс маань ч гэсэн бас надад бүр илүү юм дуртай байгаа. Тэгээд тэр бол бас амьдралд миний хувьд бол бас их тийм гоё баярламар үйл явдал. Тэгээд нөхөртөөгөө ч гэсэн харилцаа маань маш сайжирсан. Одоо нөхөр маань одоо өдөр болгоно л хайртай шүү. Тийм хайр бүр хөөрхөн болоод ахыг чиний бүр аашаар чинь бүр ингэ хамаагүй засарсан байна. Илүү ийдэг болцсон байна. Илүү халамжтай болцсон байна гэдэг мессежүүдийг маш их сонсож байгаа. Тэгээд тэрэндээ урамшаад айгүйх тийм давтлал өндөртэй байгаа. Тийм дараа нь надаас нэг юм том бул харж чулууг аваа хийсэн юм шиг тийм мэдрэмж төрсөн л дөө. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүс болон хайртай хүмүүсээ олж л өгвөл тэр сэтгэлийнхаа хүлээснээс өөрөө тавьж чадахгүй байгаа тэр сэтгэлийн хүлээсээ энэ ховсын эмчилгээний одоо тусламжтайгаар тавьж явуулаасай гэж одоо маш хүсэж байна. Тэгээд яг энэ хүү ховсын эмчилгээг надад хийж өгсөн багшлаа маш баярлалаа. Тэгээд энэ эмчилгээг маш олон хүмүүс одоо айж зочирдохгүйгээр ер нь бол ороосай гэж хүсэж байна. Би бол өмнө нь бол одоо ховсын талаар маш буруу ойлголттой явж исэн. Тэр миний төгсөөлж исэн шиг тийм зүйл ерөөсөө огт байдаггүй юм билээ. Тэгэхээр ер нь бол хүн амьдралаа одоо хүн хэцүү зүйлийг туулж байгаа бол өөртөө цаг гаргаад нэг удаа тэр амьдралаа одоо зоригтой шийдвэр гаргаад тэр сэтгэлийн хүлээснүүдээсээ өөрийнхөө дотоод тэр оюун санааныхаа хүчээр ингээд ангичраасаа салаасаа гэж хүсэж байна. Баярлалаа.